Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөнд хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 300 гаруй удирдах албан тушаалтан оролцож байгаа юм байна. Болж байгаа үйл явдлыг та бүхэн газар дээрсэн сэтгүүлч 8 та бүхэн мэдээлэл хүргэх гэж байна. 8. За өглөөний мэнд үзэгчдээ тэгэхээр эрүүл мэндийн салбарын 300 гаруй удирдах зөвлөлийн хүмүүс бол яг одоо өнөөдөр бол эрүүл мэндийн салбарын анхаарах ёстой асуудал болоод ололт амжилтын талаар 2 өдрийн хилцүүлгийг зохион байгуулж байна. За энд бол аймаг орон нутгаас нийтдээ 300 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа. За энэ талаарх мэдээллийг та бүхэнд хүргье. Тэгэхээр сайн байна уу та? Сайн байна уу? Өнөөдөр бол одоо эрүүл мэндийн салбарын 300 гаруй яг удирдах ажилтнууд оролцож байна шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас одоо энд одоо ямар одоо асуудлууд за тэгээд цаашдаа одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа саналаа одоо яг хэлцүүлэхээр ирсэн байгаа вэ? За би орон нутгийн төлөөлөл болж ирж байгаа. Орхон аймгийн эрүүл мэндийн газрын дарга. За манай Орхон аймгаас нийтдээ 4 үний бүрэлдэхүүнтэй эрүүл мэндийн салбарт одоо удирдах чиглэлээр тодорхой түвшин шийдвэр гаргах түвшний хүмүүс ирсэн. За үүнд аймгийн засаг дарганы хамын газраас нийгэм бодлогын хэлтсийн дарга. За мөн эрүүл мэндийн газрын дарга, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн одоо мөн дарга, за мөн одоо бүсийн ажиллагааны эмчилгээний төв буюу эмнэлгийн лавлгаа шатлын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төвийн захиралтайгаа ингээд орон нутгаас 4 төлөөлөл ирсэн. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр орон нутагт хэрхэн одоо бодлогын шийдвэр арга зүй зохион байгуулалтууд хийж хэрэгжүүлэх ажлынхаа бас санал санаачлага талаар хэлэлцээд за бид бүхэн цаашид бас юугаа хаашаа одоо ямар чиглэлтэй хөгжүүлэх вэ, ямар зүйл дээр анхаарал хандуулах вэ гэдэгтээ болгын түвшинд одоо эрүүл мэндийн удирдлагын энэ салбарын удирдах ажлын зөвлөгөөнөөр чиглэлүүдээ бас тодорхойлж авдаг. Түүнийхээ дагуу орон нутагт ажлуудаа төлөвлөлөөд хийж хэрэгжүүлэн явдаг. Жишээлбэл яг өнгөрсөн онд ч юм уу энэ оны одоо эхний хэдэн сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг юу байна вэ? За манай Орхон аймагт бол олон бас үйл явдал эрүүл мэндийн салбар дахиад дэвшил бол гарсан. За өнгөрсөн жил одоо засгийн газрын 42 дугаар тогтоолоор Эрдэнэт медикал Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх эмнэлгийг хойд бүсийн хавдрын онцлогын эмчилгээний төв буюу хавдрын лавлгаа шатлын тусламж үйлчилгээний төв болгоо өргөжүүлсэн байгаа. Ингэснээр Орхон аймгийн 100 гаруй иргэд бус одоо бүсийн хэмжээнд 300 гаруй мянган иргэний одоо хавдрын тусламж үйлчилгээний асуудлыг шийдвэрлэхээр засгийн газар шийдвэр гаргаад өнгөрсөн 25 онд бол энэхүү шийдвэрийг одоо хэрэгжүүлэх за мөн одоо хөрөнгө болон бусад эмнэлгийн үйл ажиллагаа эрүүл мэндийн яам дээр шилжиж ирэх орон нутгад үйл ажиллагаа явуулахын чиглэлүүд тодорхой болоод ерөнхийдөө энэ 2026 оноос бол эрүүл мэндийн даатгалтай хамрагдаад үндсэн үйл ажиллагаа бол эхлүүлээд анхныхаа бас элэг тарих нислэгийг амжилттай орон нутгад хийж хэрэгжүүлээ нэвтрүүлсэн. За цаашлаад бол хим эмчилгээ мөн одоо нийтлэг зөглөн тохиолдож байгаа хавдрын тусламж үйлчилгээг орон нутгад авах боломжийг нь бүрдүүлэх иргэдэд ирэх эдийн засаг одоо хүндрэл бэрхшээл за мөн одоо бусад одоо нийгмийн олон талт одоо тэр хүндрэлүүдийг орон нутагт нь одоо шийдвэрлэх юм том ахис төвшил гарсан байгаа. За мөн хоёр дахьчаар бол бас нийгмийн эрүүл мэнд өвчлсөн хойно энэ өндөр өртөгтэй одоо эмчилгээ тусламжийг үзүүлэхээс илүү эрүүл мэндийн салбар бол одоо бага зардлаар хүнийг өвтгөөс өмнө өрсөн сэргийлэх үйл ажиллагаа руу илүү төлхөө анхаарч байгаа. За энэ ч талаараа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хууль батлагдаад за энэний хэрэгжилтийг хангахаар одоо засгийн газраас бол нийгмийн эрүүл мэндийн одоо өвчний хяналт сэргийлтийн төвийг байгуулсан байгаа. Энэ чиглэлд орон нутгуудад бол нийгмийн эрүүл мэндийн төв бие даасан байдлаар бол ажиллагаар энэ зохицуултуудыг бид нар бэлтгэл ажиллагаа хийж байна. За энэхүү үйл ажиллагаа бол өрхийн эмнэлгүүд дээр хөвчлэн бас түшиглэж явах учраас манай Орхон аймагт бол анхны өрхийн эрүүл мэндийн төвүүд маань олон улсын чанарын менежментийн тогтолцоог одоо 8 өрхтэй 8-уулаа одоо нэвтрүүлсэн юм амжилттай бас ажиллаж байгаа. За мөн одоо Орхон аймагт бол лавлгаа шатлын бүс нутгийн хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас зүрх судасны үйлчлэл бас өндөр байдаг. Нийтлэг хүн амын бас эрсдэл хүндрэл бол зүрхний шалтгаан нас оролтууд. За энэ дээр бол судсан доторх онцлогын эмчилгээг бол амжилттай нэвтрүүлээд нэр төрлийг нэмэгдүүлэх гээд олон тусламж үйлчилгээг шийдсэн. За мөн одоо энэ онд бол бид нар төр хувийн хэвшлийн түншлийг илүү өргөжүүлж ажиллаж байгаа буюу лавлгаа шатлалд үзүүлж байгаа төрийн одоо ачааллыг хуваалцахаар хувийн хэвшилд одоо төрөлцсөн мэргэжлийн үйлчилгээнүүдийг бол хүргэж байгаа. За энэ жишгээр бас анхны төр хувийн хэвшлийн түншлэр гемодиализын тусламж үйлчилгээг орон нутагт шийдвэрлсэн байгаа. За энэ гемодиализын
янзын тусламж үйлчилгээ буюу бөөр орлуулах эмчилгээ энэ жилээс жилд одоо даралт эсвэл чихрэн шижээ өвчний улмаас бөөрийн дутагдлалд орж бөөр орлуулах эмчилгээнд орох зайлшгүй эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байсан. За энэ бид бүхэн улсын эмнэлэгт бол 50% ачааллыг нь л одоо иргэдэд тусламжийг үзүүлэх юм хүчин чадалтай байсан бол хувийн хвшлийг энд татаа оролцуулж ирснээр 100% одоо цаашаа өргөжөөд бүсийн хэмжээнд энэ бөөр орлуулах эмчилгээг бол хийх бүрэн боломжтой гэж болсон байгаа. Тэгэхээр одоо яг Орхон аймгийн иргэд бас одоо яг эрүүл мэндийн даатгалаараа тий яг эмчилгээ, үйлчилгээ авах байдал ямар хөө вэ? За эрүүл мэндийн даатгалаар ер нь бол иргэн бүрт бид нар эрүүл мэндийн даатгалаар үйлчлэгийг зорж байгаа. За манай дээр өрхийн эмнэлэг дээр 4 төрөлт эрүүл мэндийн даатгалаар анхан шатнаасаа тусламж үйлчлэг авах боломжийг бол бүрдүүлээд чирэгдэлгүй авч байна. Энэ дээр бол өдрийн эмчилгээ, онцлогоо шинжилгээ өгч болж байна. Гэрийн эргэлтээ одоо эрүүл мэндийн даатгалд хамрагдсан мөн сэргээн засах тусламж үйлчлэгээ 4 төрлөөр одоо анхан шатныхаа буюу өрх сумынхаа эмнэлгээс тусламж үйлчлэг авах боломжтой. Лавлгаа шатал дээр төлгөөт болон цочмог өвчнөө үед бол эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчлэгээ бүрэн авч байгаа. За хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дээр одоогийн байдлаар хүндрэлтэй нөхцөл буюу архаг өвчний улмаас одоо хувийн эмнэлэг дээр хэвтэ эмчлүүлэх юм бол даатгалын асуудал бол хүндрэлтэй байгаа. Тийм учраас цаашид ер нь одоо иргэд маань архаг өвчлөө өөрсдөө бас эрүүл амьдралын хэм маяг те хүндрэхгүй байх, сэдрэхгүй байх тал дээр хувь хүний хариуцлагыг илүү бий болгох хэрэгцээ шаардлага бий болсон байна. Цаашлаад архаг өвчлөлт одоо даатгалын одоо маш их зардлууд энэ өвчлөл рүү явж байгаа учраас илүү зочмог төлөвлөгөөт одоо шаардлагатай өвчин дээр эрүүл мэндийн даатгалын зохицуулалтыг хийгээд архаг өвчнийг бол илүү одоо хамтарсан байдлаар өвчтөн эмч гэсэн энэ эмнэлэг гэсэн юм хариуцлагын хоёр талд одоо байдлаар бодлого илүү шилжиж байна. Тэгэхээр хэвтүүлийн эмчлэг дээр бол даатгал хүндрэлтэй байгаа. Архаг өвчний одоо сэдрэлийн улмаас хэвтэж байгаа өвчнүүдэд бол энэ даатгалын асуудал одоо хүндрэлтэй буюу өвчнөөс их төлбөр гарах ийм асуудлууд байн зайлшгүй одоо шаардлагатай бол лавлгаа шатлын улсын эмнэлгүүд болон бусад одоо зөвлөдөл эрүүл мэндийн даатгалаар бүрэн тусламж үйлчилгээ аваад явж байгаа. Тэгэхээр одоо яг нөгөө нэг Эрдэнэт медикал эмнэлэг бол одоо хавдрын онцлогоор нэгдсэн. За тэнгууд хуучин эмнэлгийн нөхцөл байдал бас ямар хаа вэ? Хуучин эмнэлэг дээр одоо яг сүүлийн үед ямар шинжилэл хийсэн бэ? Засвар үйлчилгээ, урсгал засвар бас хийсэн бол. За Эрдэнэт медикал эмнэлэг маань илүү нөгөө онцлогоо илрүүлэг чиглэлтэй бол ингээ байгуулагдсан эмнэлэг цаашдын хавдрын эмнэлэг болоод өргөчгöd бид нар нөгөө хагалгааны өрөө тасалгаанууд илүү хэрэгцээтэй болно. Мөн эрчим тэмцлэгийн хэсэг, мөн одоо хүлээ авах яаралтай тусламжийн хэсгүүд цаашлаад хэвтэн эмчлүүлэх гээд ингээд ийм эмнэлгийн бүтцийн хувьд бол илүү барилга байгууламж дэд бүтцийн хувьд асуудлыг шийдвэрлэх эрэлт хэрэгцээ шаардлагатай байна. Одоогоор тэр эмнэлэг маань бол онцлогооны чиглэлээр хүчин чадал бол бүрэн хангаж байна. Цаашид бид нар 2027 оноос бол хэвтүүлэн эмчлэх 98 ортой эмнэлгийн төслийг бол боловсруулаад тэрийг орон нутаг болон улсын хөрөнгө оруулалтаар барьж байгуулах асуудлууд одоо байгаа. За яг аймаг дээр одоо бүсийн хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг бүсийн онцлогын эмчилгээний төв гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр эмнэлэг маань хойд бүсийн хавдрын онцлогын эмчилгээний төв төрөлцсөн одоо чиглэл тусламж үйлчилгээ нь бол хавдралуугаа чиглэсэн хавдрын одоо нарийн төвөгтэй мэс ажилбаруудыг орон нутагт нэвтрүүлэх тэр чиглэлийн онцлогын эмчилгээ технологиудыг бол илүү хөгжүүлээд явна. За бүсийн онцлогын эмчилгээний төв дээр бол бусад төрлийн өвчлөлийн үед одоо лавлгаа шатлын тусламж үйлчилгээ үзүүлэх одоо нэр төрлөөгөө нэмэгдүүлээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд ингээд тусламж үйлчилгээний хойрлолт эрмэлтүүдийг бол бид нар орон нутагта одоо эрүүл мэндийн яамны чиглэлийн дагуу бид нар ингээд зохицуулалтыг явах учраас аль алинд нь бол тусламжийн давхардал эрүүл мэндийн санхүүжилтийн эрсдэл үүсэхгүйгээр бол зохицуулалт гаргаж байгаа. Харин иргэндээ ээлтэй иргэн одоо тусламжаа орон нутагта авах боломжийг нь бүрдүүлэх хотын одоо энэ төвлөрсөн их ачааллыг бууруулах төвлөрлийг сааруулах бүсчилсэн үйлчлэл үзэл баримтлалыг илүү одоо орон нутгууд руу бий болгож тусламжуудыг бол тархах төвлөрлийг Улаанбаатарын төвлөрлийг сааруулах зорилгоор бас хийгдэж байгаа ажилтай бол илүү уялдж байгаа. Тэгэхээр бол одоо бид бүхэн цаашлаад энэ хавдрын тусламж үйлчлэгийг өргөжүүлэх эмнэлгийг бид нар илүү өргөжүүлэх тэр чиглэлийн ажлууд руу одоо эрүүл мэндийн яам, улсын хөрөнгө оруулалт руу саналаа тусгаад хөргүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр яг Орхон аймгийн одоо яг эмнэлэг байгаа шүү дээ. Хуучин эмнэлэг нь засвар үйлчилгээ ер нь хэр байгаа вэ гэдэг тал дээр асууад байна. За манай бүсийн онцлогын эмчилгээний төв бол ерөнхийдөө бол 40 мянган одоо хүн амд үйлчлэх юм зорилттой барилга байгууламж багтаамж нь бол тийм байдаг. За гэтэл одоо бол манайх 100 гаруй мянга
цаашлаад бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахад 150-аас 200 300 мянган иргэнд бол үйлчлэн л да. Инхээр энэ дааз бол хэтэр чинь. Тэгэхээр заашгүй бас эмнэлгийн өргөтгөлийг бий болгох шаардлагатай байгаа. Хамгийн сүүлд хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг 2015 онд бол орон нутгийн хөрөнгө оруулалтаар бол шийдвэрлэжсэн. Одоо цаашлаад бол бид нар хэвтүүлийн эмчилдэг болон яаралтай тусламжийн төв байдлаар төрөлцсөн ийм төвийг бий болгож бүсийн ажиллагаа эмчилгээний төвийг өргөжүүлэхээр энэ төлөвлөлт хийгдэж байгаа. Тэгээ Азийн хөгжлийн банкны санхүүжилт дээр эрүүл мэндийн яам дээр хэрэгжих энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд бол манай энэ чадах илүү бэрч болов гэж бид нар 2027 онд бол хүлээлттэй байгаа. Эмнэлгийн хувьд дотоод ийм зохицуулт хийхэд бол доторх энэ барилга байгууламжийн зай талбай ерөөсө хүрэлцдэггүй. Тэгээд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ тусламж үйлчилгээний хэрэгцээгээ бид нар бас хангахад одоо орчны энэ болон барилга байгууламжийн стандартууд алдагдах ийм нөхцлүүд бол бий болоод байгаа. Тэгэхээр зайлшгүй Орхон аймагт бол эмнэлгийн өргөтгөлийг барих, тэрэн дотроо одоо эхний ээлжинд яаралтай тусламжийн төвийг одоо бид нар төлөвлөж одоо төсөвтөө тусаад байгаа. Түүн дээр юу авах вэ гэхээр хүлээ авах, түргэн тусламж, за мөн одоо зүрх судасны төв буюу харуул шигдээсийн төв, за мөн одоо онцлог хэмжлэгийн төв, перинатологийн төв гэдэг ингээд энэ асуудлуудаа бид нар яаралтай тусламжийн төв рүүгээ эхний байдлаар ирэмдэлж барилга байгууламжийн асуудлыг бол тусгаж оруулж чинь цаашлаад бол хэвтүүлийн эмчлэх бусад одоо хэсгүүдийг бол өргөтгөх юм шаардлагатай байна. Тэгэхээр одоо яг Орхон аймгийн хэмжээнд одоо яг Эрдэнэт медикал гэл шинэ эмнэлэг нэгдлээ. За ингээд янгууд одоо яг эмч нарын хүрэлцээ ямар байгаа вэ? За манай одоо Орхон аймаг Эрдэнэт хот маань харьцангуй бас юм төвлөрсөн хот суурин газар учраас одоо 10,000 хүн амд ноогдох эмчийн тоогоор бусад орон нутгуудад бодвол хамгийн өндөр байдаг. Харьцангуй эм сувлагч хангалт сайтай. За хүмүүсийн зорж осчиж одоо амьдрах таатай ээлтэй орчин байдаг учраас манай Орхон аймгийн хувьд бол эмчрийн дутагдал байдаггүй. За бүсийн ажиллагаа эмчилгээний төв хавдрын одоо онцлогооны төвөөс бол хавдар судлалын үндэсний төвөөс одоо 3-аас 6 сарын богино хугацааны болон дунд хугацааны эмчнэр солилцооны хөтөлбөрөөр орон нутаг дээр энэ хавдрын тусламж үйлчилгээнийг бэхжүүлэх тал дээр хавдар судлалын үндэсний төв нэлээд сайн дэмжлэг үзүүлж байгаа. За мөн орон нутгаас яг Эрдэнэт медикал дээр ажиллаж исэн одоо хуучин ажилласан 177 хүний нөөц байгаа. Тэр хүний нөөцийг бол ерөөсөө гаргаагүйгээр тэр байгаа хүний нөөцтэй тулгуурлаад хавдар руу чиглүүлж хөрвүүлж сургах. За мөн одоо давхар хийжсэн онцлог эмчилгээ бусад тусламж үйлчилгээг нь алдагдуулахгүй байхаар зохицуулт хийж байгаа учраас хүний нөөцийн хувьд бол харьцангуй одоо бид нар асуудлуудаа шатшиндаа зохицуулаад явж байгаа гэж бол бодож байгаа. Тэгээ илүү сургах тодорхой хугацааны асуудлууд бол байгаа. За баярлалаа танд. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр та бүхэнд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс та бүхэн мэдээллийг шууд дамжууллаа. За тэр дундаа бол орон нутгийн төлөөллөөс та бүхэнд нөхцөл байдлын талаар мэдээллийг шууд дамжууллаа.